Сайн байцгаана уу? За тэгэхээр өнөөдөр гарын одоо энэ булчингуудыг энэ булчингуудыг чангалах эрзэмээр ийм тасгалыг оруулъя. За тэгэхээр иймэрхүү эрзэмүүд бас байх хэрэгтэй юм богино. За мөн иймч байж болно. Ямарч тий иймэрхүү эрзэмүүд ч байж болно. За ингээд тэгэхээр эхлээд энэ талаасаа ингээд энийг ингээд зангидсан ч болно заа ёо. За яг энийгээ ингээд мөрөн дээрээ тавиа гараа. Энийгээ мөрөн дээрээ тавиад за тэгээд ингээ гараараа нэг гараараа ингээ дараад өгнө. За энэ урт өгнөөс хамнар яг тохируулах хэрэгтэй. Эн чинь яг гарч ийн нэг иймэрхүү байдалтай иймэрхүү хэмжээнд за тэгээд нөгөө эрзээ маань яг ийм байна гэсэн үг. Татаагүй үедээ яг ийм хэмжээнд очно гэсэн. Тэр ийм хэмжээнд эрзэнээ ингээ барьж өгнө гэсэн үг шүү. Эсвэл уйна гэсэн үг тийм. Ингээд тэр хэмжээгээр энэ мөрөн дээрээ ингээ дарнаа. Би бол шууд ингээд за одоо тэгээд ингэж чаад за доошоогоо шууд татаад ингэж ингээд ингээд тэгэхээр сайхан яг гараа биенээсээ ингээд салгачлахгүй яг ингээд сайхан сугруугаа те биерүүгээ ингээд наагаад за тэг яг ингэж урдаасаа яг иймэрхүү маягтайгаар ингэж татцаа гэсэн иймэрхүү. За хажуугаасаа бол ингэж харагдана гэсэн. Нуруугаа сайхан тэгшхэн сууж байгаа заа юу. Тэгээ сайхан суучж байгаа л та нар минь тат. За бусад зогсоод авах шаардлагагүйгээр сайхан сандал дээр суучж байгаа л хий. За одоо ингээд тийм. За ингээ яг нэг та нар маань 15-аас 20 тоогоор 15 удаа юм уу 20 удаа 3-аас 4 оролтоор хийн шүү. 3-аас 4 удаа тавтаж хийнэ гэсэн. За энэ маань яг нөгөө энэ бидний нөгөө энэ унжаад идэг те энэ унжаад идэг энэ булчин гэж нэгсэн дөө чангалж өгдөг гэсэн үг. Энэ булчин. За нэг нь болохоор ингэж байна. За нөгөөх нь болохоор ахаад мөн яг адилхан энэ булчин. Хоёр аргаар хийж болно гэсэн. За араасаа бол ингэж харагдана. За ардаа ингэж барьчихна. За энийг араас доороос ингэж гараараа ингэж барьчихна. За тэгээд ингээд өгшөөгөө татаж өгнө. Ингээд араасаа бол яг ингэж харагдана. За ингээхэр чи мөн яг саяны чинь булчинд орно. За хажууд талаасаа бол ингэж харагдана. Ингэж. За мөн л ялгаагүй ингээд 15-аас 20 тоогоор 3-аас 4 удаа тавтаад хийн гэсэн үг шүү. За тэгэхээр энэ булчин чинь. За юу. За одоо энэ уртлынхаа булчин. За энэ уртлын том булчин. Тэ? За мөн сайхан сандал дээрээ суучж болно. За ингээд сандал дээрээ суугаад хөлнийхөө хоёр хөлөөрөө ингээд хишгээд энийгээ ингээд тавьчих нь гэсэн үг. За ингээд. За тэгээ ийм болно те. За одоо сууж чаад хоёр хөлөөрөө гიშгэж байгаа юм чинь. За тэгээ яг ингээд чанга урагшаага татна. Ингээд. За ингээхлээр чи яг уртлын чинь энэ том энэ булчинд чи орж ирнэ. Ингээд. За ингээд сайхан нуруугаа тэгшил сууж агаад ингээд татна шүү. За яг тэг гараараа хүчээ өгөөл ингээд. За ингээд мөн 15-аас 20 удаа татаад ингээд игэрээ. За ингээхлээр чи яг энэ гарын булчингуудад сайхан дохоо явна гэсэн. Бид нар булчиндаа заавал дохоо явуулах хэрэгтэй те. Булчин маань булчингийн эсвүүд гэдэг маань энтрээд ингээд гимтчээж тэгээ дахин сэргээ гэдэг. Ингэснээрээ нөгөө булчин маань илүү том болдог те. Илүү одоо булчингийн маш маань нэмэгдээд байгаа. Тэр мессежийг нь бид нэр явуулах хэрэгтэй. Мессеж одоо дохоо явуулж энэ булчин чинь энэ булчин бид нар хэрэгтэй байгаа юм бэ? Энэ булчинг ашиглаж байгаа юм байна гэдэг тэр мессежийг явуулж тэр булчин чинь ажиллаа хийж эхэлнэ булчин гэж хэлсэн. Тэгэхгүй ингээл ямар ч мессеж өгөхгүй ямар ч дохоо явуулахгүй болохоор ч энэ чинь нөгөө юу чинь ямар ч хэрэггүй юм байна. Ямар ч ашиглахгүй байгаа юм байна гэж ерөөсөө булчин чинь ерөөсөө ямар ч одоо нөгөө ажиллаа хийхгүй учраас булчингийн масс чинь нэмэгдэж байгаа. Тэгэхээр заавал ингээд булчиндаа бид нар мессеж дохоо явуулах хэрэгтэй. За ингээд та нар маань гэртээ бас хийгээд үзээрэй.